аль нэг одоо хүүсээр нь аль нэг хүнийг одоо онцолж барих нь бол өөрөө бас зохисгүй байгаа даа. Яг тэгэхээр эмэгтэй гишүүд гэлтгүй эрэгтэй гишүүд ч гэсэн маш том одоо алдаа дутагдлыг гаргадаг штеп. Тэгэхээр бид нар өөрсдөө яг магадгүй энэ улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өөрөө бага байгаа учраас юм цөөхөн одоо юу гэдэг онцгой үзэгдэл гэж бид нар харах гэдэг штеп. Онцгой үзэгдэл учраас тэр их одоо өрсөлдөөн дотроос тэр их одоо цөөн хүнээс гарч байгаа учраас зөв хүн байгаасаа, хөөрхөн хүн байгаасаа, за одоо дуурдаг байгаасаа, гэхдээ бас хитрхи их бас битгий дуурдаг байгаасаа, дуурхтаа бас их ухаалаг дуурдаг байгаасаа, дуурхтаа илүү одоо юу гэдэг битгий бас уянгалдаг байгаасаа, гэхдээ бас ухаалаг байгаасаа гэдэг ч юм уу те нөгөө эмгтэй хүнд тавиад байгаа шалгуур нүүр маш өндөр байгаа байхгүй. Яг тэгэхээр угсаа айгу цөөхөн байгаа учраас. Гэтэл эрэгтэй гишүүд дээр бид нар нэг тийм анхаарал тавиад байдаг. Тэнд одоо байна уу, байхгүй байна уу, согтуу байна уу, эрүүл байна уу, одоо юу гэдэг одоо гэмт хэрэг хүртэл юу гэдэг зодон цохоонд оролцсон байна уу, үгүй байна уу тэр огт ер нь тоодгүй л байхгүй. Тэгсгээл нэг хэсэг явж байгаа л тэгэл одоо намжаал чимээгүй болчдөг. Гэтэл зүгээр нэг онцолж юм сэдв болгож ингэж яваад байгаа нь өөрөө бас юу гэдэг гендер сорилсог хүчирхийллийн нэг хэлбэр бол мөн. Бусад улс орнуудад бол ингэж бас авч үздэг байгаа. Тэгэхээр